За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ удаа бид эмчилгээ хэрхэн оруулах вэ? Үйлчлүүлэгч маань ирээд үйлчилгээ аваад эмчилгээнүүдийг хэрхэн програм дээр оруулах вэ? Тухайн үйлчлүүлэгчдэр гэсэн талаар зөвлөө өгье гэж бодлоо. За бидний хувьд одоо жишээ нь Сүхболт гэсэн үйлчлүүлэгч маань хүрээд ирлээ, эмчилгээндээ орчлоо. Тэр тохиолдолд яах вэ гэвэл бид нар Сүхболт эмч дээрээ нэг удаа дараад Сүхболт эмчийн маань ерөнхий мэдээллүүд гараад ирнэ. За энд болвол эмчлүүлэгчийн маань нөгөө эмчилгээний мэдээлэл өнөөдөр хийгдэх юмнууд гарч ирж байгаа. Эмчлүүлэгчийн мэдээлэл маань энд харагдана. За өнөөдрийн бос захиалгуудыг та бүхэн бас энэ дээрээс харах боломжтой байх нэ. За тэгээд энэ хүн маань хурж ирээд ирсэн тохиолдолд бид нар ирсэн төлөв рүү оруулчихна. Ирсэн төлөв рүү орсноор эмчилгээ оруулах боломжтой болно. За эмчилгээ оруулахдаа бид нар эмчилгээг оруулахын тулд энэ эмчилгээний онш хэсгээс түрүүн эмчилгээний онш хэсэгт байгаа энэ оншнуудаас сонголт хийгээд за энэ оншны доторх эмчилгээнүүдийг бид нар энд авах боломжтой байна. Нэг бол эмчилгээг бид нар бүгднийг сонгоод эмчилгээнүүд дундаас нэрээр нь хаагаад явах боломжтой байна. За жишээ нь байнгын шүд авах гэдэг ийм эмчилгээг бид нар сонгочих юм бол энэ эмчилгээ маань гараад ирнэ. Энэ эмчилгээг бид нар тохиргоон доторх мастер дата дээрх үндсэн төлбөр нь хэд байх ёстойг оруулсан байх юм бол тэр дүн маань энд харагдах ёстой байсан боловч тэр дүнг оруулаагүй болохоор тэг дүнгээр харагдаж байна. За тэгэхээр энэ үйлчлүүлэгчийн хувьд бид нар энэ байнгын шүд авахыг эрдэнэтгийн тариатай нийлүүлээд 50,000 төгрөгөөр гэж тооцоод аль шүдийг авсан бэ гэдгээ сонгоод за магадгүй шүд авсан тэмдэглэгээгээс тавиад өгчвөл илүү сайн болно гэсэн үг. За энэ эмчилгээг бид нар нэмснээр тухайн эмчлүүлэгчийн хувьд эхний эмчилгээ орчиж ийн гэсэн үг. Ахаад өөр эмчилгээнүүд өөр шүдэн дээр магадгүй хийгдсэн бол яг түрүүний дарааллаар шүдээ сонгоод эмчилгээгээ сонгоод за мөнгөн дүнгээ та нар энд оруулж өгөөд эмчилгээгээ нэмнэ. Хэрвээ буруу орсон эмчилгээ байх юм бол эндээс бид нар устгах боломжтой байна. За хэрвээ эмчилгээ маань ингээд болсон гэж үзэж явах юм бол бид нар үргэлжлүүлэх товчийг дарж эмчилгээгээ дуусгаад төлбөр төлөх зэс рүү очиж байна.